Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын санаачилгаар эхлүүлсэн Украин болон Орос улбаны улсын хоорондох энхийн зуушлал өнгөрсөн 7 хоногт нэлээд эрчтэй болж өнгөрлөө. Америк нэгдсэн улсын талаас санал болгосон 28 заалт бүхий энхийн төлөвлөгөөг аль аль тал нь энхийн хэлэлцээрт суурь болгож ашиглах боломжтой гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. За тохирох өөрсдүүдийг хийх яриа хэлэлцээрүүд үргэлжилсээр байгаа юм. За энэ 7 хоногт Дональд Трампын тусгай элч Стив Витков Орос улбаны улсыг зорж ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах гэж байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Украин болон Оросын дайныг зогсоох энхийн хэлэлцээ үр дүнгээ өгч байна гэж үзэж байгаа ч анхаарал яг одоо Москва руу шилжиж байна. Америк нэгдсэн улсын тусгай элч Стив Витков Москвад очиж Украин болон Европын шахалтаар өөрчлөгдсөн Америк нэгдсэн улсын энхийн төлөвлөгөөг Кремльд танилцуулах юм. Кремлийн хэвлэлийн алба мягмар гарагт Америкийн төлөөлөгчтэй Владимир Путин уулзна гэдгийг ч баталж байгаа. Владимир Путин өнгөрсөн 7 хоногт шийдэл ярилцах боломжтой гэж хариулсан ч анхны хатуу шаардлагуудаасаа ухрах бодлого байгаагаа давхар хэлсэн юм а. Москва руу явахын өмнө Стив Витков, Жаред Кушнер, Марко Рубио нар Флоридад Украины төлөөлөгчтэй уулзсан байна. Энэхүү уулзалтанд Украиныг хэрэлзээний багийг үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Рустем Умеров түр ахалсанч. Уулзалтын дараа Марко Рубио уулзалт үр дүнтэй байсан ч шийдвэрлэх шаардлагатай асуудал хийх ажил их хэвээрээ байгааг хэлсэн бол Умеров дэвшилтэй нэр төртэй энхийн гэрээ бий болох чиглэлд байр суурь ойртуулсан гэх мэдгдлийг хийсэн байна. Гэхдээ аль аль нь хэрэлцэн нарийн зүйлсээ ил гаргасангүй. Ням гаргийн орой Дональд Трамп сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үедээ Украины дотоод авилгын асуудал хэлэлцээнд саад болж байгаа ч гэлээ найдвар байгааг хэлж байв. Владимир Зеленский ч мөн ялгаагүй хэлэлцээг үр дүнтэй болсон гэж үнэлсэн ч хүнд сэдвүүд үлдсэн гэдгийг нуусангүй. Тэрээр одоо Парист Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзаж дэмжлэг хайхаар яваад байгаа юм. Флоридагийн уулзалт нь өнгөрсөн амралтын өдрүүдийн Женевийн хэлэлцээний үргэлжлэл гэж хэлж болно. Тухайн үед Дональд Трампын анхны 28 заалттай төлөвлөгөөг Украин болон Европын эсэргүүцлийн дараа зарим маргаантай заалтуудыг нь өөрчлөхөд хүрсэн байдаг. Анхны төсөл нь бараг бүх зүйл дээр Москвагийн хүсснээр байсан гэх шүүмжлэлийг дагуулсан. Владимир Путиний хувьд шинжилсэн хувилбартай танилцсан болохоо хэлж байна. Гэсэн хэдий Украины одоогийн төр засгийг хууль ёсны бус гэж нэрлсэн хэвээр мөн тэрээр дахин нэг нөхцөлийг тодорхойлж хэлсэн нь Украин цэргүүдээ Донецк, Луганскийн бүс нутгуудаас бүрэн татах ёстой гэсэн шаардлага байв. Хэрвээ энэхүү шаардлагыг биелүүлэхгүй бол цэргийн хүч хэрэглэхээс өөр аргагүй хүрнэ гэсэн. Америк болон Венесуэл улсын эрх баригчдын хооронд хар тамхины тээвэр худалдаатай холбоотой зөрчил маргаан үргэлжилсээр нь өнгөрсөн 7 хоногт Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэл улсын агаарын хилийг тэр чигт нь хаалттай гэж ойлгоно гэх утгатай анхааруулга мэдгдлийг хийсэн байна. Венесуэл улсын ерөнхийлөгч Николас Мадуро үүнийг колоничлын өнгө аяс илэрхийлсэн занал хэлэл гэж үзэж байгаа гэдгээ хэлж байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэл улсын ерөнхийлөгч Николас Мадурог албан тушаалаасаа огцрохыг шаардаж байгаатай холбогдуулан удаан хугацаанд засаглах хүсэл байхгүй одоогийн бүрэн эрх нь дуусгаар ахин ерөнхийлөгчд өрсөлдөхгүй гэдгээ Николас Мадуро хэлсэн байна. Гэхдээ түүний бүрэн эрх хизээ дуусахаас үл хамааран Дональд Трампын цацаграгааны түрэмгий бодлогын эсрэг эсэргүүцхийн ард иргэд дэмжигч нартаа уриалж байна. Газрын тосгоор баялаг Венесуэл улсыг 1999-с 2013 онд Уго Чавес, 2013 оноос одоо хүртэл Николас Мадуро удирдах байгаа юм. Үүсэт байгаа асуудлыг Венесуэл улсын зүгээс авч үзвэл Америк нэгдсэн улсын сүүлийн үед хийж байгаа зүйлс болох Венесуэл улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ, агаарын хилийн хяналт, Карибын тэнгис дэх халдлагууд Венесуэл улсын тусгаар тогтнолд халдах гэсэн шинжтэй үйлдэл гэж үзэгдээд байгаа юм. Николас Мадурогийн засгийн газар эдгээр арга хэмжээг эдийн засгийн дайн, улс орныг докторгүйжүүлэх гэсэн кампанит ажлын нэг хэсгэ гэж тодорхойлж байгаа. Карибын тэнгис дэх халдлагын тухайд өнгөрсөн 9-р сараас эхлэн Америк нэгдсэн улс хар тамхины 8-аг таслан зогсоох нэрэн доор Венесуэлийн хөлөг онгоцууд руу дайралт хийж, цохилтонд энгийн иргэдийн амь нас өргөдөх тохиолдлууд хүртэл гарч эхлээд байгаа нь хоёр улсын хоорондох нөхцөл байдлыг улам хурцдагсан хэрэг болж байгаа юм. Тэдгээр дайралтын хариуд Венесуэл улсын засгийн газар хариу хэд хэдэн арга хэмжээ авсанд ботлогын хамгааллын цэргийн ангиудыг бэлэн байдалд дайчлах, зарим гадаадын агаарын тээврийн компаниудын үйл ажиллагааг хязгаарлах, олон нийтийн жагсаал цуглааныг зохион байгуулах зэргийг дурдж болно. Одоогийн байдлаар Америк нэгдсэн улс Венесуэлийн газар нутагт халдсан тохиолдол байхгүй, мөргөлдөөн гараагүй байгаа ч гэлээ хоёр улсын төрийн тэргүүд аль аль нь хатуу байр суурьтай хിവэрэ байна. Ням гарагт Дональд Трамп Николас Мадуроноор утсаар ярьсан болохыг цагаан ордноос хэлж байгаа. Гэхдээ харилцан яриаг хэрхэн үргэлжилсэн, ямар үр дүнд хүрсэн талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
Америк нэгдсэн улсын зэвсэг хүчин Карибын тэнгис болон Номхон далайн зүүн хэсэгт мансууруулах бодис тээвэрлэж байгаа гэж сэжиглэгдсэн хөлөг онгоцууд руу хийж байгаа халдлага хүний эрхийн болон шийдвэр гаргалтын төвшөнд ноцтой зөрчлүүд дагуулж иж болзошгүй. Конгресс дахь сенатууд болон төлөөлөгч нар албан ёсоор уг кампанит ажлыг мөрдөн шалгахыг уриалж хэллээ. Америк нэгдсэн улс Колумбийн тэнгис болон зүүн Номхон далайн бүсэд хар тамхи тээвэрлэж болзошгүй хөлгүүдийг устгахдаа хууль зөрчсөн байж болзошгүй байна. Washington Post-ийн мэдээлснээр Батлан хамгаалахын сайд Pete Hegseth өнгөрсөн сарын 2-нд болсон нэгэн ажиллагааныхаа үеэр хөлгийн багийг тэр чигт нь устгах аман тушаал өгсөн гэх мэдээ гарсан нь Конгрессийн хоёр танхимд зэрэг мөрдөн шалгалт эхлүүлэхэд хүргээд байна. Ардчилсан болон бүгд найрамдах намын хууль тогтоогчид мэдээллийн үнэн зөвийг нотлох баримт одоогор байхгүй гэж хэлсэн ч амьд үлдсэн хүмүүс рүү дахин зохилт өгөх нь олон улсын эрх зүйн ноцтой зөрчил гэдгийг хэлж байна. Тухайлбал сенатор Тим Кэйн хэрвээ энэ хэрэг үнэн бол дайны гэмт хэрэгт тооцогдно гэдгийг анхааруулж байгаа юм. Мөн төлөөлөгч Майк Тернер Америк нэгдсэн улсын тэнгисийн цэргийн командлын тайлбар хараахан тодорхой болоогүй ч энэ мэдээлэл тун ноцтой асуудал байж болохыг хэлж байна. Үүнтэй зэрэгцэн Конгрессийн зэвсэг хүчний хороод тус ажиллагааг шалгаж эхэлсэн байна. Pete Hegseth энэ мэдээллийг хуурамч хэмээн няцааж Карибын тэнгист Америк нэгдсэн улсын үйл ажиллагаа Америк болон олон улсын бүх хуулийн хүрээнд явагдаж байгаа гэж үзсэн хэвээрээ байна. Дональд Трамп мөн адил Pete Hegseth-ийн мэдээллийг хамгаалж итгэл үзүүлсэн хэвээрээ байгаа гэдгийг хэллээ. Харин Сенатын зэвсэг хүчний хорооны дарга Roger Wicker, ардчилсан сенатор Jack Reeder хамтарсан мэдээлэлдээ нарийвчилсан хатуу хяналт шалгалт явуулна гэдгийг хэлж байгаа юм. Төлөөлөгчдийн танхимдах ижил чигүүрэгтэй хороо мөн адил хоёр намын хамтарсан шалгалтыг эхлүүлээд байна. Сүүлийн 2 сар гарангийн хугацаанд Америк нэгдсэн улс энэ мэдчлэн мансууруулах бодис тээвэрлэгчдийн эсрэг довтлогоогоо эрчимжүүлж байна. Ингэхдээ Венесуэлийн зарим гартеллуудыг Николас Мадурогийн дэглэмтэй холбоотой гэж үздэг. Өнгөрсөн 7 хоногт цагаан ордны ойролцоо үндэсний гвардийн 2 цэрэг буудуулсан хэрэг гарсан нь зүгээр ч нэг гэмт хэрэгт тооцогдох биш, улс төрийн ширүүн маргааныг өрнүүлж байна. Өнгөрсөн пүрэв гарагт шархагдсан 2 цэргийн нэг нь эмчлүүлж явах үедээ биеийн байдал нь хүндэрч нас барсан харамсалтай хэрэг гарсан байгаа. Энэхүү хэргийн сэжигтэн Афганистан гаралтай Рахманулла Ракавал гэх хүнийг хэргийн газраас баривчилсан мөрдөн байцаалтын явц үргэлжилж байгаа юм. Америк нэгдсэн улсын баруун Виржиниа мужийн үндэсний гвардийн 2 цэрэг рүү зэвсгэлсэн этгээд халдсан хэрэг гарсантай холбогдуулан ерөнхийлөгч Дональд Трамп хадлагыг террорист үйлдэл байсан гэж харж байгаа гэдгээ хэлсэн байна. Мөн цаашид ядуу буурай хөгжлийн хувьд дорой орноос цагаач хүлээн авахгүй гэсэн шийдвэр гаргасан гэдгээ хэлсэн байгаа юм. Үүнтэй холбогдуулан өмнөх засгийн газрын үед цагааштад олгосон виз, ногоон картуудыг орон даяар шалгах, хяналт явуулах тушаал гаргажээ. Харин Афганистан улсаас цаашид гаргах болоод гаргасан байсан цагаачлалын хүсэлтүүдийг түтгэлзүүлж, тус улсаас цагаач иргэдийг хүлээн авахгүй болсноо зарласан байна. Албаны хүмүүсийн мэдээллээр сэжигтэн 2021 онд Афганистанд олгож байсан тусгай визний хөтөлбөрийн дагуу Америк нэгдсэн улсад орж ирсэн 29 настай Афганистаны иргэн Рахманулла Лаканвал гэх хүн юм байна. Өмнө нь Америк нэгдсэн улсын тагнуулын газрын дэмжлэгтээ Афганистаны цэргийн айрамд алба хааж байсан байна. Үүнээс харахад Америк нэгдсэн улс цаашид хүлээн авах цагааштаа тавих шалгуур, шалгалт болон дотоодын аюулгүй байдлын эрсдлийн талаарх асуудлууд дээр хариу арга хэмжээ зохицуултуудыг чангаруулах шаардлагатай болсон гэж бүгд найрамд очиуд үзэж байгаа юм. Хэргийн хүрээнд мөрдөн байцаагчид ажлаа үргэлжлүүлж, улс төрчид уг халдлагын талаарх үзэл бодлоо илэрхийлж байгаа тул энэхүү халдлагыг зүгээр нэг хүчирхийллийн хэрэг гэж харж болохгүй байгаа юм. Үүний цаана цагаачлалын асуудал, дотоодын аюулгүй байдал, тус улсын засгийн газрын иргэдийнхээ өмнө хүлээсэн хариуцлага гэх мэт олон асуудлыг хүндсэн хэрэгэ. Дашин дуртахад ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны ихээр баталсан гэмт хэрэгээс сэргийлэх онцгой байдлын арга хэмжээний хүрээнд Вашингтон хот руу 2200 гаруй үндэсний гвардийн цэргийг байршуулах тушаал гаргасан. Үүний дагуу үндэсний гвардийн цэргүүд хотод ирээд байсан үедээ энэ хадлага давхцсан гэсэн үг. Үндэсний гвардийн энэ мэт ажиллагааг цэргийн хүчний оролцоотой дэг журам тогтоох гэсэн улс төрийн шинжтэй үйлдэл гэж үзэх талууд байдаг лээ. Холбооны нөөцийн сангийн ээлжид хурал 12 дугаар сарын 9-ноос 10-ны хооронд болно. Холбооны нөөцийн сангийн сүүлийн тайланд хөдөлмөр эрхлэлт бага зэрэг буурсан байгаа нь харагдсан байна. Өмнө засгийн газрын үйл ажиллагаа зогссон хугацаанд зарим бүс нутагт эрэлт саарч эдийн засгийн идэвхийг сулруулсан гэж тайланд мөн дурдсан байна. Америк нэгдсэн улсын эдийн засгийн хамгийн сүүлийн үеийн тайлан мэдээ болох холбооны нөөцийн сангийн Beige Book нэртэй тайланд ажиллах хүчний зах зээл дахин суларч шинэ ажилтан авах сонирхол улсын тал орчимд нь буурсан болох нь харагдлаа. Зарим газар компаниуд зөвхөн гарсан хүний оронд нөхөн авч байгаа бол бусд нь бүр цомогтол руу орсон байна.
Засгийн газрын удаан үргэлжилсэн зогсол болон хиймэл оюуны хэрэглээ нэмэгдсэн нь ажил хайгчдын боломжийг улам хумиж байгаажээ. Үүний зэрэгцээ бизнесүүдийн зардал өссөөр байна. Тарифын нөлөөгөөр түүхийн эдийн үн нэмэгдэж, эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрөөч гэсэн компаниудын төсөвт дарамт болж эхэлсэн байгаа юм. Зарим компаниуд үнийн нэмэгдлийг хэрэглэгчдэд дамжуулж байгаа бол ихэнхийнх нь ашиг багассан байгаа юм. Эдийн засгийн ийм орчинд хэрэглэгчдийн худалдан авалт мэдэгдэхүйд саарсан гэлээ. Өндөр орлоготой бүлгийн зарим хэрэглээ хിവэрэ байгаа ч өргөн хүрээний худалдаанд болгоомжлсон байдал давмгайлж цахилгаан машины борлуулалт төрийн татварын хөнгөлөлт дууснаас хойш эрс буурсан байгаа юм. Засгийн газрын зогсолт олон салбарт нөлөөлж байгаа нь иннэ гэж албан хаагчид тайлбарлаж байна. Төрийн ажилчдын орлого танагдсанаар орон нутгийн худалдаа суларч нисэх буудлуудын урсгалж багассан байна. Буйны байгууллагууд хүртэл дэмжлэг хүсэгчдийн тоо өссөн болохыг мэдээлж байгаа юм. Харин хиймэл оюуны нөлөөний тухайд зарим үйлдвэрт хиймэл оюунд суурилсан дэд бүтцийн эрэлт огцон мөсөж захиалга нэмэгдсэн бол нөгөө талд компани удирдлагууд анхан төвшний ажилтны тоогоо багасгаж ажлуудаа хиймэл оюунд даатгах хандлага ажиглагдаж байгаа юм а. Мөн зарим их сургуулиудад хиймэл оюунаас болж өвдөлтөй холбоотой мэргэжлээр сурахаас эмээх хандлага гарч эхэлсэн байна. Ийхүү холбооны нөөцийн сан энэ сарын хурдлаар бодлогын хүүгээ бууруулах уу эсвэл инфляц өндөр байгаа тул бодлогын хүүг хിവэр үлдээх үү гэсэн хүндхэн шийдвэрийн өмнө ирээд байгаа юм лээ. Америк нэгдсэн улсын хууль тогтоогч нар төсвийн асуудлаар шийдэл хүрч чадахгүй байсны улмаас 43 хоног төрийн ажил саатаж дагаад үүссэн эдийн засгийн өсөлтийн удаашрлыг хэрхэн нөхөх вэ гэдэг асуудал тулгамдаад байна. Тэгвэл үүнтэй зэрэгцэн Америк нэгдсэн улсын өр нь 38 их найт $, давсан байна. Конгрессийн төсвийн албаны тооцоололоор энэ өр 2047 гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний 200% хүрч болзошгүй байгаа гэлээ. Америк нэгдсэн улсын сангийн яам улсын өр 38 их найт 19 тэрбум 813 сая $-д хүрсэн болохыг мэдгдлээ. Энэ нь тус улсын хүмүүр дунджаар $111 мянган өр ноогдож байна гэсэн үг. Энэхүү төвшин нь өнгөрсөн 8 дугаар сарын дунд үеэр Америк нэгдсэн улсын өр 37 их найдыг давснаас хойш ердөө 2 сарын дараа бүртгэгдэж байгаа бөгөөд өнгөрсөн 2024 оны 11 дугаар сард 36 их найд, түүнээс 4 сарын өмнө 35 их найд байсан юм. Шүүмжлэгчид Америкийн хууль тогтоогчид үндсэн санхүүгийн үүргээ биелүүлэхгүй байна гэж шүүмжилж байна. Сангийн яамны сахилга бат энэхүү муудсантай холбоотойгоор Moody's агентлаг өнгөрсөн 5 дугаар сард Америк нэгдсэн улсын зээлийн үнэлгээг нэг шат бууруулж AA1 болгоод байгаа юм. Үүнд дараалсан цас хэргаанууд жилийн их хэмжээний төсвийн алдагдал болон өсөж байгаа хүүгийн зардлыг бууруулах бодлого хэрэгжүүлж чадаагүй шалтгаан болсон гэжээ. 2011 онд S&P агентлагууд мөн ижил шалтгаанаар Америкийн нэгдсэн улсын үнэлгээг бууруулж байсан юм а. Эдийн засгийн дунд Америк улс хэдийн хэмжээнд өрийн хямралыг үүсгэхгүйгээр даах боломжтой талаар санал зөрүүлдөн байдаг ч одоогийн өсөлтийн чиг хандлага доктортой бус гэдэг дээр бүгд санал нийлж байна. Penn Wharton төсвийн загварын хүрээлэнгийн судалгаагаар хөрөнгийн зах зээл Америк нэгдсэн улсын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 200%-аас давбал тэсвэрлэхгүй хэмээн нүүсэн байгаа юм. Харин Конгрессийн төсвийн албаны урьдчилсан тооцоололоор энэ төвшөнд 2047 гэхэд хүрнэ гэж үзсэн байна. Үүнд ерөнхийлөгч Дональд Трампын One Big Beautiful Bill Act хуулиар баталсан өргөн цар хүрээтэй татварын бууралтууд гол нөлөө үзүүлнэ гэжээ. Ийхүү Америк нэгдсэн улсын өрийн түвшин түүхэндээ анх удаа 38 их найд $-ыг давж дэлхийн санхүүгийн доктортой байдалд урт хугацааны эрсдэл учруулах үс түвшинд хүрээд байна. Өөрчлөлт та бүхэн технологийн салбарт нь гарсан онцлог мэдээлэлээс хүрэх гэж байна. Тэгэхээр одоогоос 3 жилийн өмнө OpenAI компани ChatGPT хиймэл оюуны туслах чатботыг хэрэглээнд нэвтрүүлээд байсан. Тэгвэл 3 жилийн өмнө хүмүүс мэдээлэл хайхтаа голдуу Google дээр бичих, YouTube-ээс заавар бичлэг үзэх гэх мэтчлэн мэдээлэл олж авдаг байсан бол одоо ChatGPT хүмүүсийн мэдээлэл хайх эхний алхам болсон гэхэд хэлэлцгээр байна. 2022 оны 11 дугаар сарын 30-ны өдөр нэвтрэхтэй ChatGPT 7 хоногт 100 сая хэрэглэгчтэй болж байсан бол 2025 оны сүүл гэхэд энэ тоо 800 саяд хүрсэн байна. 2025 оны Pew Research-ийн судалгаагаар Америк нэгдсэн улсын насанд хүрэгчдийн 34% нь ChatGPT ашигладаг ба энэ нь 2023 оныхоос 2 дахин өссөн үзүүлэлт болж байна. Ингэхдээ 30-аас доош наснд энэ үзүүлэлт 58%-тай байгаа юм. Мөн AP-ийн судалгаагаар хиймэл оюуныг ашигладаг хүмүүсийн 60% нь мэдээлэл хайхтаа хиймэл оюуныг ашигладаг гэсэн дүгнэлт гарсан байгаа юм. Харин залуучуудын дунд энэхүү ашиглалт 74%-д хүрсэн байна. Хэдийгээр Google онлайн мэдээллийн үндсэн тулгуур хിവэрэж гэлээ ChatGPT гарснаар хүмүүсийн эхлээд ямар хэрэгсэл рүү ханддаг вэ гэх дадал мэдэгдэхүйц өөрчлөгдөжээ.
Энгийн тайлбар хүссэн асуултууд болох энэ нэр томьёоны утга юу вэ? Энэ захим шууданд яаж ээлгээр хариулах вэ зэргээс эхлээд хизүү түүхтэй асуултуудад хүртэл ChatGPT хурдан зэгцтэй ойлгомжтой хариулт өгдөг болсноор хэрэглэгчдийг татаж байгаа гэж салбарынхан нь үзэж байна. 2025 оны хэрэглэгчийн судалгаанд оролцсон хүмүүсийн 55% нь өмнө нь Google-ээс асуудаг байсан асуултаа одоо ChatGPT эсвэл Gemini-аас асуудаг болсон гэж хариулсан байна. Мөн generative хэмэл оюуны хайлт уламжлалт хайлтаас 165 дахин хурдтай өсөж, Америкийн 13 сая орчим наснд хүрэгчид онлайн хайлтын үндсэн хэрэгслээ ChatGPT болгон өөрчилсөн байгаа юм. Ийхүү ChatGPT-г хурдтай өсөж яхад Google ч мөн зүгээр суусангүй. Хайлтын системээ Gemini-ийн AI Overview функцээр баяжуулж, хуудасны дээд хэсэгт шууд хариулт өгдөг болоод байгаа. Гэхдээ хэрэглэгчдийн ихэнх нь энэ хэсгээс цааш гүнзгийрэхгүйгээр хайлтаа дуусгадаг байна. Үүнийг 2024 оны дундуур Google-с мэдээний сайтууд руу чиглэсэн хөдөлгөөн 2.3 тэрбум байснаас 2025 оны 5 дугаар сард 1.7 тэрбум болтлоо буурснаас харж болно. Stack Overflow зэрэг мэргэжлийн платформуд дээр ч гэсэн ChatGPT-гийн нөлөө их байна. Тухайлбал 2022-оос 2024 оны хооронд тус сайтын хандлт 50 орчим хувиар унсан гэж зарим судалгаанд дурдсан байгаа юм. Учир нь хөгжүүлэгчид асуултаа форумд бичгийн оронд ChatGPT-гээс шууд код тайлбар асуух болсон байна. Ингээд үзвэл ChatGPT технологийн ертөнцийг дахин ирэмбэлсэн гэдг нь тодорхой байна. Өнгөрсөн сард Alphabet компани Gemini 3 загвар болон Ironwood хэмэл оюуны чипний шинэ хувилбаруудаа танилцуулснаар Alphabet компани хэмэл оюуны салбарт эргэн ирлээ гэгдэж байсан компани хувьцаа ч гэсэн дагаад хурцтай өсөж эхлэв. Өнгөрсөн баасан гарыг хүртэлх 7 хоногт Alphabet компани хувьцаа 8 орчим хувиар огцон өсөж, компани үнэлгээ 4 их $1 руу төгсөн байна. Google энэ сарын эхээр хэмэл оюуны чип болон Gemini туслах чатботынхон загварын шинжилүүлүүдийг танилцуулж, технологийн зах зээл хүчтэй сэргэлт авчирлаа. Тухайлбал Google Ironwood нэртэй 7 дахь үеийн чипээ танилцуулсан бөгөөд энэ нь өгөгдлийг ашигладаг загваруудыг ажилуулах боломжтой гэлээ. Үүнээс хэдхэн хоногийн дараа Google хэмэл оюуны шинэ загвар Gemini 3-ыг нэвтрүүлсэн. Энэ загвар нь өмнөх хувилбаруудаасаа илүү оновчтой, бага зааварчилгаа шаарддаг технологи гэж компани зүгээс тодорхойлсон байна. Google-ийн шинэ бүтээгдэхүүний дараа зах зээлд компани хувьцаа огцон өсөж, өнгөрсөн 7 хоногийн өсөлтөөр нэмээд даваа гарагт 5 орчим хувиар чангарсан байгаа юм. Berkshire Hathaway 3 дугаар улирлын тайланд Alphabet компани 4.3 тэрбум $4 үнэлгээтэй эзэмшилтэй гэд. Мөн Alphabet-ийн хувьцаа энэ онд бараг 70% өсөж, Meta-гаас 5 пунктээр төрүүлж, зах зээлийн үнэлгээгээрээ өнгөрсөн 7 хоногт Microsoft-ыг гүйцээд байна. Эдгээр өсөлт нь Nvidia компани 3 дугаар улирлын маш сайн орлогын тайлан гарсан үед тохиолсон гэдгийг дурдхан зүйтэй. YouTube болон түүний асар их хэмжээний видео контент Google-ийн хувьд хэмэл оюуны загваруудаа боловсруулахад том давуу тал болж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ хэмжээний шинэ видео мэдээлэлтэй платформыг OpenAI, Anthropic зэрэг компаниуд гүйцэхэд хүндрэлтэй аж. Мөн Google хэмэл оюуны компани Cloud үйлчилгээтэй гүн уялдуулснаар Google Cloud-ын борлуулалт хүчтэй өссөн байгаа юм. Тухайлбал 3 дугаар улирал Google анх удаа $100 тэрбум орлого олсон болохоо зарлаж, Cloud үйлчилгээ нь $155 тэрбум захиалгатай болсон байна. Хэмэл оюуны чипний тал дээр ч гэсэн Google эрчтэй ажиллаж байна. Ironwood цуврал чип нь 2018 оны анхны хувилбараас 30 дахин илүү эрчим хүчний хэмнэлттэй юм байна. Энэхүү цуврал чип нь Google-ыг Anthropic тэргүүтэй томоохон харилцагчтай хамтын ажиллагааны гэрээнүүд байгуулахад нөлөөсөн байдаг. Мөн Meta Ironwood цувралын чипнүүдийг дата төвдөө ашиглаж магадгүй гэх мэдээллийн дараа Nvidia компани хувьцаа 3% унсан байдаг. Гэхдээ хэрэглэгчдийн тал дээр Google 50 сууж болохгүй. Google-ийн Gemini туслах сардаа 650 сая идэвхтэй хэрэглэгчтэй, AI Overview функц нь сардаа 2 тэрбум хэрэглэгчтэй боловч 2025 оны 8 дугаар сард ChatGPT 7 хоногт 700 сая хэрэглэгчтэй гэж мэдэгдсэн нь Google-ийн өмнө томоохон сорилт хийвэрэ байгааг харуулж байна. Би таахан Америкийн нэгдсэн улсын өнгөрсөн 7 хоногт улс төр нийгэм, эдийн засаг, бизнес, технологийн салбарт гарсан онцлог мэдээлэлээс таймлан хүргэлээ анхаарлаа хандуулсан явдал баярлалаа.